Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайхан амарцгаав уу. Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багчууд, оюутан залуус, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн эхэн 9-р сарын 1-ний Эрдмийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ээж аавдаа ачлалтай эх орондоо эхийг бүтээх иргэд болохоор Эрдэм номдоо шамдаж, Эрдмийн саруул танхимдаа хуран цугларсан хүүхдүүд та нартаа уламжлал ёсоор 9-р сарын 1-ний Эрдмийн баярын хичээлийн заахаар Монгол улсын төрийн тэргүү маань манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн их студид хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн манай хичээлийн сэдэв бол бүтээлч боловсрал, бүтээгч иргэн. Ингээд энэ хичээлийг заах эрхэм хүндтэй багш Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг дорж таныг сурагч хүүхдүүд та бүхнийхээ өмнө урин залъя. За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За баярлалаа. За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайн байна. За сууцгаая. За их баярлалаа. За ингээд сууцгаая хүүхдүүд ээ. За энэ зүүн сайхан амарцгаасан уу? За хаагуур амарсан. Гараа өргөд хэлэх хөөхт байна уу? За хэдэн хөөхт нь хөдөө амарсан. За. Оо ийм олон хөөхт хөдөө амарсан байна шүү дээ. Ерөөсөө хөдөө яваагүй хөөхт байна уу энэ дотор? За бүгдээрээ хөдөө явсан байна. За зарим хүүхдүүд хөдөө яваагүй байгаа юм байна. За хөдөө яваад Монгол гэрт амьдэрсэн үү? За Монгол гэрт орж үзээгүй хүүхд байна уу энд? За тэнд нэг хүүхд байна. Монгол гэрт ерөөсөө орж үзээгүй юу чи? Хиндүү. За дараа нь Монгол гэрт орж үзээрэй. Монгол гэрийн хамгийн сайхан нь юу? За чи бас. За халуун үед онгойлгодог, сэрүүн үед хаадаг. За өөр нэмж хэлэх хүүхд байна уу? За ингээд их баярлалаа хүүхдүүддээ. Тэгээ хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. За энэ удаагийн хичээлийн сэдэв бүтээлч боловсрал, бүтээгч иргэн гэсэн ийм сэдэв байгаа. Багада одоо намайг баг байхад миний ээж надад их үлгэр уншиж өгдөг тийм хүн байсан. Тэгээ багада үлгэр яриулах, үлгэр уншуулах юм дуртай хүүхэд байлаа. Тэгээ одоо би та бүхэнд нэг үлгэр уншиж өгье гэж ингэж бодож байна. Тэгээд та бүхэн их сайн анхааралтай сонсороо. Монголын дээд өвөг гэрээр хэрээр гэр хэцээр дэр хийж явсан өн эртний үед юм гинэ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй, орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их герт хүн амьтан бүгдээрээ амьдардаг байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд. Нэг л мэдхэд хоорондоо муудалцсан уралцаж, хүчтэй нь хүчгүүгээ барьж идэхэд хөрүүгэн. Амьтад мөрмөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь модны ороод гэртээ болжээ. Газар малтах хумс, усанд сэлэх сэлүүр, тэнгэрт нисэх жигүүр хүнд байсангүй. Харин хичээвэл бүхнийг хийж чадах оюун ухаан түнд заяажээ.
Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэг өвгөн байж гинэ. Нэгэн өдөр 7 хүүдээ их гэрийн үлгэрээр баг гэрийг барьж болно гэхэд хөвгүүд нь бодоод учрыг үл олов гин. Өвгөн хандран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган ургасан хан хийв. Цасан шуурган таагддаг, цагийн сайханд нээгддэг, өмнгийн хадан хавцлаас санаа авч хаалга урлав. Чанх дээр гололсон үдийн нарнаас тоон, тал тийш урссан алтан цацрагаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үлсээс дээвэр хийх санаа олжээ. Түшилдэн ханхайсан уул нуруудын ар өврөөр их салхи ирчлэн эргэж байгаа даа гэж бодуута хялгас томж бүслүүр хийвэ. Тэгээд өвгөн 7 хүүтэйгээ ханаад илгэж, хаалгаа босгож, тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртээ болов гинэ. Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хордог, нүүй гэвэл эвхээд очдог, бууй гэвэл дэлгээд барьдаг, тийм таата гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятаа тавтаа аж төв болжээ. Гэвч амьдрал ингэж удаан үргэлжилсэнгүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэрт орж хөвгүүдээ тойруулан суулгаад төрөх нэг өдөр байхад төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцхоллоо. Яаж аж төрхийг гэрчин заагаад өгнө. Гагцгүй бүслүүрээл чангалж яваараа гэд өвгөн насан өөд болжээ. Хөвгүүд нь урдын адил мөн л учрыг олдгоо гайхаж хоцров. Цаг хугацаа өнгөрөх тусам гэрийнхэн бүслүүр суларсаар байж гин. Бие биедээ найдсаар хинэн ч гэрийнхээ бүслүүрийг чангалж таталгүй суутал гэр нь яаж иж унав гинэ. Ах дүү долоо чамаас боллоо, надаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирхоо болж тард салхтаа хүржээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахар шийдээд хан унь, хаалга тоон, дээвэр туургаа салган үүрч ах нар нь харсан зүгтээ одоход хөөрхий отхон дүүд нь бүслүүрээс өөр юм олдсонгүй. Уун хүү нэг газар өөрт ноогдсон хаалгаа босхон амрах гэтэл өдөржин хурцнаар төөнөөд арай л шатаачгсангүй. Удаахгүй сараалжин ханаад илгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бураасгаж аянга тас хийж эгээтэл нэрэгчгсэнгүй. Дараахгүй туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихжээ. Бас нэгэн дээвэр дороо амарч хэвттэл хүү салхи босч хүү татаад хайчихв гинэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөн болж араатан чон тал талд нь архиралдаж золтоол хүүг тасар татчихсангүй. Униа боож дунд нь хоргодод суусан нэгнийг нь хүүтэн жавар хайрч хөлдөөс болгох дөхөж гинэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отхон дүүн бүрч хэцүү байсан мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хан үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тоон, унь, дээвэр, туурга үүрсээр арараасаа цувран ирцгээвэ. Тэгээд тэд эв хаваар нь золгуулан гэрээ барьж бүслүүрээ чангалан татлаа. Тийхүү 7 хүү өвгөн буурлаавынхаа гэрээсэлж хэлсэн үгний учрыг ухаарч эвийн сүлд болсон өргөө цагаан гэртээ үе дамжин амар сайхандаа жаргажээ. За ингээд үлгэр өвгөр жаргаж байгаа. Тэгэхээр энэ үлгэрийг бичсэн хүн бол хүүхдийн зохиолч Ж. Даштондог гэж ийм хүн байдаг. Тэгээд энэ Ж. Даштондоггүй бичсэн энэ үлгэрийг би сая
уншиж өглөө. Ингээд хичээлээ цаашаа үргэлжлүүлэхийн өмнө бүгдээрээ одоо яах ёстой вүлээ? Дэгээ хичээлийнхаа дэгийг эргэж нэг саная гэж ингэж бодож байна. Тэгээд хүүхдүүддээ би хичээлийн дэгийг сануулъя. Ер нь ярих асуулт хариулах гэж байгаа хүүхэд байх юм бол эхлээд нэрээ хэлнэ. Гараа өргөөд одоо энд микрофон очно. Тэгэхээр нэрээ хэлээд тод чанга дуугаар ярина. Нэгдүгээрт нь ойлгож байна уу? За, хоёрт нь мэдээж асууж хариулахгүй хүүхэд гараа өргөнөө. За. Дараачих нь асуулт хариулт ингээд нэг хариулж байгаа хүүхдийнхээ давхардвал гараа буулганаа. Дандаа гараа өргөд авах хэрэггүй. За энд хоёр ангийн их олон хүүхэд байгаа учраас тэгээ бас багш нар оролцож байгаа учраас одоо өнөөдрийн манай анги бол бараг 100-аад хүнтэй ингэж одоо хичээл хийж байгаа учраас бид нар асуулт хариултыг их богинохон байлгая гэж бодож байна. Ер нь богино хариулна гэдэг бол бас их ухаан зардаг. Тийм учраас асуулт хариулт бол 3 өгүүлбэрт л багтъя. Тэгээд 15 хором. Нэггээр хэлбэл 15 секундээс битгий хэтрүүлээрэ гэж. Тэгээд бусад одоо асуулт хариултыг сонсож байгаа хүүхдүүд тэр бусдын ярьж байгааг анхааралтай сонсоод тэмдэглэгээ хийнэ гэдгийг энд та бүхэнд хэлье гэж ингэж бодож байна. Хүүхдүүдээ одоо дэгээ танилцуулчлаа. Одоо энэ саяхан ярьсан үлгэртэй холбоотойгоор би та бүхнээс асуулт асуунаа. Тэгэхээр миний хүүхдүүд гараа өргөөд тэгээд энд байгаа ах нь микрофон авчирээд өгөхөөр тэр микрофоныг аваад нэрээ хэлээд тэгээд маш их тод хариулах хэрэгтэй. За эхний асуулт. Гэрийн үлгэрээр баг гэрийг барьж болно гэж хэлж байгаа. Ирээдүйн зөвцөлбөр сургуулийн сурагч Хонгор өвөн гэрийнхээ бүслүүрийг чангал гэдэг нь гэрийнхээ бүслүүрийг чангалахгүй бол гэр нь нурж унна гэж хэлсэн. Гэдэг утгатай хэлсэн. За миний хүү. Хүүдээ ухаан оруулах гэж хэлсэн. Дахиад асуултыг сайн сонсороо. Их гэрийн үлгэрээр баг гэрийг барьж болно гэж хэлж байгаа. За энэ охин. Уулус ургамал модоор ямар нэг юм дуурайлгаж хийгээд тэгээд гэр болгож олно гэж хэлсэн. За их баярлалаа. За одоо энэ охин. Өөрийнхөө амьдардаг гэрээр баг гэрийг бүтээж амьдрахыг хэлж байгаа. За энд нэг охин асуулт давхардсан сайн байна. Гараа буулгачлаа. Яг дэгийнхаа дагуу ярьж байна. За ингээд энд хоёр багш нь байгаа. Хүүхдүүдийн хариултыг уянгаа багш нь бичиж байгаа. Миний хэлэх үг ярьж байгаа зүйлийг наран гэрэл багш нь самбар дээр бас бичих юм аа. За саяын хүүхдүүдийн хариултын дотор гарлаа. Одоо бүгдээрээ маш сайн хариуллаа гэж ингэж бодож байна. Ингэж идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Зарим хүүхдүүдийнх нь хариултанд давхцсан байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр их гэрийн үлгэрээр баг гэр барьж болно гэсэн их гэр гэдэг нь ерөөсөө орчлон дэлхий юм байна шүү дээ. Тийм ээ, орчлон дэлхий. Тэгээд энэ орчлон дэлхийг дуурайлгаад гэрээ барьж болно шүү гэсэн ийм үгийг өвгөн хэлсэн байна хүүхдүүддээ. Тийм үү? За өнөөдрийн энэ хичээл бол бид нар бүтээлч боловсрол бүтээлч иргэн гэсэн ийм одоо сэдвтэй байгаа. Тэгээ бүтээлч байхын тулд хүүхдүүд бүгдээр оролцох хэрэгтэй. Тэгэхээр гэр барихад хүртэл оролцоо хэрэгтэй болд юм байна. Нэг хүн гэр барьж чадахгүй тийм ээ. Нэг хүн гэр барихад хэцүү. Гэрийг барихад олон хүн барих хэрэгтэй. Тэгээд гэр бариад ингээд оролцоод ирэхээр хамтын бүтээл одоо хамтарч гэрээ барих шаардлагатай болох юм байна. Тэгэхээр эндээс гэрийг юуны бэлэгдэл гэж дүгнэж болох вэ? Энд хариулах хүүхд байна уу? Гэр бол Монгол гэр бол за тэрхүү. За юуны бэлэгдэл үү гэр? Дэлхийн бэлэгдэл. Дэлхийн бэлэгдэл. За дэлхийн бэлэгдэл бөөрөнхий байдаг өөр. За би түрүүн гэр бол за гэр бол монголчуудын бас нэг шинж чанар онцлог. Гэр бол тэгэхээр эв нэгдлийн бэлэгдэл байна. Хүмүүс эвтэй байгаад гэрээ ингээд тал талаасаа нийлүүлж босгодог. Гэр бол хүний оролцооны бэлэгдэл байх нь. Гэр бол саяын хэлдгээр хамтын хөдөлмөрийн бэлэгдэл байх нь. Хамтарч гэрээ босгодог.
Гэр бол явж бүтээхийн бэлэгдэл байх нь. Өнөөдөр бүтээлч Монгол хүний тухай бид нар ярьж байгаа. Бүгдээрээ бүтээлч бол юм хийдэг бай гэж. Тэгээ гэр бол саяын хүүхдийн хэлснээр Монголын бэлэгдэл байх нь шүү дээ, тийм ээ? Монгол улсын бэлэгдэл. За хоёр дахь асуулт руугаа оръё. За өвгөн ингэж хэлдэг юм. Яаж аж төрхийг та нарт гэрчин заагаад өгнөө? Гагцгүй бүслүүрээ чангалж яваараа гэж. За үүний учрыг яаж тайлж байна? За одоо энэ хавьяас хүүхдээс. За энэ уртлын хүү. Тэгээ дараач охин ингээд эвээ одоо чанга хадгалж яваараа гэсэн утга гэж хэлж байна. За тэнд байгаа хүүхд. Бүслүүрээ чангалахгүй бол өвлийн цасан шуурганд гэрээ хийсээд унгаач. Гэр хийсгээд унах чинь тий сайн байна. За тэр охин. За энд нэг охин байгаа. За нааш нь бүслүүрээ чангалж явахгүй бол та долоо бүгдээрээ сална шүү гэж аав нь тийм утгатай үг хэлсэн. Хамт олондоо эвтээж энэ муудалцаж шилж бодлоо. За их баярлалаа. За бүгдээрээ мундаг хүүхдүүд байна. Саяын хоёр дахь асуултанд их сайн хариуллаа. Ер нь хүүхдүүдтэй хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр яаж аж төрхийг та нарт гэрчин зааж өгнөө? Тэгээд бүслүүрээ чангалж яваараа гэдэг бол миний хүүхдүүд эвтэй байгаараа. Тэгээд эвээ хамгаалж яв. Мэдээж гэрийнхээ бүслүүрийг бас чангалж яваараа гэж. Тэгээд эвээ хичээж чангалж яваа л гэсэн үг л. Тэгэхээр гэр гэдэг бол бидний Ахмад үеийнхний өвөг дээдсийн юу байх вэ? Бүтээл юм байна шүү дээ. Тэр хүмүүсийн ухаан, тэр бидний өвөг дээдсийн одоо хүмүүсийн тэр уран хүмүүсийн хийсэн ийм зүйл. Дээрээс нь миний ойлгож байгаагаар бол гэр бол цагийн шалгуур, байгалийн шалгуурыг давсан одоо Монголын үнэт эрдэнэ юм аа. Тэгээд Монгол хүн бүр дор бүрнээ эвээ хичээж бүтээлч амьдрах ёстой гэсний бас илэрхийлэл байх юм байна. Гэрээ хараад тэгж бодож, тэгж ойлгож болох юм байна. За 3 дахь асуулт руугаа оръё. Гэрээ салгаж хуваагаад салж амьдрсан ах トゥ удаа бэрхшээл зовлон тохиоход юу гэж бодсон бол? Гэрээ одоо ингээд салгаж аваад ингээд явсан шүү дээ ах トゥ удаа. За энэ охин дараа нь тэр ардлын хүүхдүүдээс. За. Би одоо яаж амьдрах вэ гэж бодсон. Би одоо ганцаараа яаж амьдрах вэ гэж тийм ээ. За сайн байна. За энэ хүү над тэр ажил. Бусад маань яаж байгаа бол гэж бодсон. Бусд нь яаж байгаа бол би одоо энэ даарч байхт гэж бодсон байх тийм ээ. За тэр охин. Аавынхаа сургамжийг сайн санаж явдаг байж гэж бодсон. Аавынхаа сургамжийг сайн санаж явдаг байж дээ гэж бодсон гэж. За энэ хүү. Хий дэмий салдаг байж дээ гэж бодсон. Юу гэж бодсон? Хий дэмий салдаг бол. Хий дэмий одоо салж явлаа гэж бодсон. За ингэ. За одоо дараачаа хариулах. За тэр охин тэр микрофон барай сууж байгаа. За. Гэрээ салгасан болохоор бидэнд зовлон тохиолдсон гэж бодсон. Тий, гэрээ салгаад аваад явсан учраас ийм зовлон тохиолж байна. Тэгэхээр нэг зүүр үгээр хариулах гээ. Ахмадын сургаал алт. Аавынхаа сургаалыг дагдаг байж дээ гэж. Ганц мод тийм зүүр үг мэдхүү. Ганц мод гал болдоггүй. Ганцаараа амьдрээд ажил явахгүй юм байна гэж ингэж бодсон. За хүүхдүүд их баярлалаа. За маш олон хүүхэд гар өргөж гэн. За одоо дараачийн асуултанд хариулаарай. За. Ер нь бид тэгээд эргэж ирээд хүүхдүүд чинь буцаад одоо байгалийн бэрхшээл тохиолохоор эргэж ирээд гэрээ бариад тэгээ гэртээ амьдэрсэн. Тэгээ ер нь хүн бол алдаа гаргаж болох юм байна. Хүүхдүүд ч гэсэн алдаатаа хэлж болно, алдаатаа тоо бодож болно. Гэхдээ алдаагаа ойлгосон болвол давтах хэрэггүй. Алдаа бол хүний хамгийн сайн одоо ийм хичээл юм аа гэж. Тэгээд одоо үлгэрийг товчхон сануулъя. За өвгөн буурлаав нь юу гэж хэлдэг вүлээ эхлээд хүүхдүүдтэй? Их бүгдээрээ давтаад яг намайг дуурайгаад хэл. За их гэрийн яриад үлгэрээр баг гэрийг барьж болно гэсэн. Тэгээд энэ орчлонд байгаа одоо бүх зүйлийг дуурайлгаж бодоод ханаа одоо уулыг дуурайлгаж бодоод дээвэр туургыг одоо тэнгэрийн үүлийг дуурайлгаж бодоод хийжээ. Тэгээ хүүхдүүддээ юу гэж захидаг вүлээ? Өвгөн аав нь яаж аж төрхийг гэрчин заагаад өгнөө? Бүслүүрэл
чангалж яваараа. Эннийг бид нар сая юу гэж ойлгосон? Эвтэй найртай байгаараа. Тэгсэн хүүхдүүд нь эвтэй найртай байж чадсан уу? Чадаагүй. Бүслүүрээ чангалсан уу? Чангалаагүй. Тэгсэн гэр нь яасан бэлээ? Яаж яагаад унсан, нурсан. Тэгээд нөгөө ах トゥ долооч нь гэрийнхаа хан, туурга, хаалга, тоон бүслүүрийг нэг нэгээр нь аваад яасан бэлээ? Явсан. Тараад явсан штэ. Тэгээд тарж яваад яасан? Тэр долоо тарж яваад байжсэн чинь зовлон бэрхшээл тохиолдсон тийм ээ. Зарим нь хүүтэнд одоо осгож өгөх шахсан. Зарим нь одоо халуун наранд яасан бэлээ? Шатаж өгсөн. Зарим нь одоо чонд идүүлэхээ шахсан. За ингээд ерөөсөө тустай байгаад болохгүй юм байна. Ер нь эргэж нийлье гэд бүгдээрээ нийлсэн. За тий. Бүгдээрээ нийллээ. Тэгээд эргэж нийлээд гэрээ босгосон. Гэрээ барьсан. Ингээд гэрээ бариад алдаагаа ухаарад ах トゥ долоо эвтэй найртай амьдэрсэн амар сайхандаа жаргасаа. За сайн байна. За манай хүүхдүүд ийм мундаг. За надад нэг туслагч хүүхд хэрэгтэй байна одоо. Надад туслах хүүхд байна уу? За ийм олон хүүхд. За ингээ. Ягаад надад тэгвэл одоо би нэг асуулт асууя. За тэр охин босоод микрофон авч. За чи ягаад надад тусалж чадна гэж бодов? Туслагч хэрэгтэй байна гэхээр яана гэж бодсоо? Ягаад надад тусалж чадна гэж бодов сая? Би хүн туслаж. За тийм асуулт би асуусан шүү. За одоо миний хүү суучих сайн байна. Манай ангид жижиг сурагч гэж байдаг. Тэгээд эдгээр нь дандаа багш тусалдаг. Тэрнтэйгээ адилхан тань туслая гэж бодож байна. За жижиг сурагч гэж байдаг ингээд туслая гэж бодсон. За ингээд ихэнх хүүхдүүдийн асуултаа хариулт авцсан байх. Одоо би нэг л хүүхэд надад хэрэгтэй байна. Та нар одоо энийг сонгож шалгаруулж өгөхгүй бол одоо би хэнийг авахаа мэдхээ болчлоо. Тэгэхээр за би 3 хүүхдийг хооронд нь уралдуулъя гэж бодож байна. За тэр хүү байна. За тэр хүү босоо зогсож байгаа. За тэр хүү. За энэ охин байна. Энэ охин босоо. За энэ хүү. За ингээд. За энэ 3-ын нэгийг авна. Та нар энэ 3-ын нэгэнд нь саналаа өгнө шүү. Нэг хүүхэд бол нэг л хүүхдийн төлөө өгнө. Тэгэхээр энэ 3-ыгаа та нар сайн таньж байгаа шүү дээ. За хэний дэмжих үү гэж харж байгаад хэнийх нь хариулт сайн байсан бэ гэж бодож байгаад гараа өргөн шүү. Тэгээд хамгийн олон хүүхэд гараа өргөсөн хүүхдийг би аавна. Эхлээд хүүхэд гараа өргөхдөө эхний хүүхдээр гараа өргөх гээд байдгийн. Та нар дотроо нэг юм бодно. За миний одоо дэмжих гэж байгаа хүүхэд бол тэр учраас эхний хүүхдээр гараа өргөхгүй гэж боддоо. Нэг бол эхний хүүхдийг би дэмжинэ гэдээ гараа өргөж болно. За одоо би энэ охиноос эхлэх гэж байна. За энэ охиныг надад туслаасаа гэж бодож байгаа хүүхдүүд гараа өргөж байгаа. За миний хүү тоолоороо чи тоолчих наад хавьдаа байгаа хүүхдүүдийнхээ тоолоод гаргаад ир. За энэ охин эндээ чи наадхаа тоолчих. Наад 13. За хэдүү? 9 дээр 13-ыг нэмэхээр хэдүү? 22. Энд хэд? 13 дээр тий 22 дээр 13-ыг нэмэхээр хэдүү? За 35 хүүхэд. Энэ охиныг одоо над туслаасаа гэж. За тэр хүү. За тэр хүүг одоо над туслаасаа гэж бодож байгаа. За энд хэд байна? 1 2. За чи тоолч. Энд 4 байна. За энэ 6 байна. За энэ цөөхөн боллоо. За одоо энэ хүү үлдсэн шүү. За одоо энэ хүүг над туслаасаа гэж бодож байгаа хүүхдүүд гараа өргөдөг. За одоо чи тоог нь гаргаад ир. Наад игнэ. Чи энэ охин цаашаага тоог нь гаргаад ир. За 2. За ингээд. За одоо миний охин шалгарлаа. За чи нааш гараад ир. За чи над туслах юм байна. За баяр хүргье. За сайн байна. За ингээд одоо би яах гэж байна гэвэл та бүхэнд нэг 2 минут өгье. Та нар дуртай зүйлээ хийж болно. Тэгээ би цагаа харна. За ингээд 2 минут өгсөн шүү. Тэгэхээр та нар бол дуртай зүйлээ хийж болно, юм бичиж болно. Бид хоёр энэ 2 минутанд хаашаа гард юм блэ ойлоо. Ангиасаа гарч явж нэг юм ярих хэрэгтэй боллоо доо.
За манай охинд микрофон өгөөрэй. За чи энд зогсож байгаа сайхан. Саяны 2 минутанд хүүхдүүд юу хийв? Саяны 2 минутанд та нар юу хийвэ хүүхдүүдээ гэж асууж байна. Юу бодвоо гэж асууж байна. За одоо чи гарыг нэргүүлээд яриулээд байгаа. Бусдад жаагаад юм ярьсан. Яаса? Юм ярьсан. Юм ярьсан. За хоорондоо юм ярьсан юм байна. За. Та хоёрыг юу ярьж байгаа бол гэж бодож исэн. Тийм үү? За өөр гараар гэж байгаа хүүхдээ нөө. За тэр охин. Юу бодсон? Юу хийх чагаа бодсон. Одоо юу хийх гэж байгаа болдоо гэж бодсон. За миний охин байж байгаа эндээсээ чи микрофоно бариад чи асуугаад ах энэ хүүхдүүдээс. За. Зураг зурх гэжсэн. Зураг зурсан уу чи? Гэрээ дүрэлгэж зураг зурх гэжсэн. Тийм үү, зураг зурх гэж байсан. За сайн байна. Анараа хоёр сая гар барилдсан. Гар барилдсан. За 2 минутанд гар барилдаад авсан юм байна. За тэр охин. Зөөр цэцэн үг бодсон дээ. За сайн байна. Ийм бүтээлч хүүхдүүд Тэрээс юу асуух гэж байгаа юм бол гэж бодсон. За орж ирээд юу асуух бол доо гэж бодсон гэж байна. За дараачихны асуулт юу байгаа вэ? Энэ 2 минутанд багш нар юу бодсон бэ? За энэ 2 минутанд багш нар юу бодсон гэж байна. За багш нар л уу. За багш нь энд асуултанд хариулах хүүхдээ багш байна уу? Гараа өргөе. За багш нар. За манай багш нар бас сурагч болж байгаа өнөөдөр. За асуултанд. Багш нар сая 2 минутанд юу бодвоо гэж асууж байна. Хүүхдүүд маань юу бодож байгаа болдоо гэж бодсон. Тэнд багш хариулж байна. Хүүхдүүд маань? Хүүхдүүд маань юу бодож байгаа болдоо гэж Хүүхдүүд маань бодсон. энэ хооронд юу бодож байгаа болдоо гэж. Саяхан үлгэрийн тухай зарим нь бодсон байх, тийм ээ? Тий. За. Ерөнхийлөгч хичээлээ цааш нь яаж үргэлжлүүлэх болоо гэж бодлоо. Ерөнхийлөгч хичээлээ цааш нь яаж удирдах юм болдоо гэж бодсон гэж. За, өөр багш нар. За, өөр багш нар хариулах хүн алга. За, 3 дахь асуулт нь хэнээс асуух вэ? Ерөнхий сайд та нэг юу Боловсролын сайд. Боловсролын сайд та юу бодсон бэ? За би таныг одоо 2 минутанд хүүхдүүдэд дуртай зүйлээ хийгээрэй гэхдээ яг юуны тухай, үлгэрийнхаа тухай, хичээлийнхаа тухай ч юм уу те тодорхой чиглэл өгөө гарахгүй дээ гэж бодлоо. Тэгэхгүй бол манай хэд маань яг гэсэн болоо гэж яахан төөрөх шиг боллоо. За, тэгж бодсон гэж байна. Тэгэхээр хүүхдүүд бол сая чөлөөт 2 минут та нарт байна гэхээр үнэхээр чөлөөтэй бодсон байж та хоорондоо зарим нь зүрх зүг бодсон байна те. Зарим нь яасан байна? Гар барилдсан байна. Зарим нь ихэнх нь онцог тайлгсан байна, үлгэрээ бодсон байна, зарим нь зураг зурсан байна те. Тэгэхээр сая ингээд чөлөөтэй орхисон нь бол хүүхдүүд энэ тэр одоо баг боловч хугацааг ингэж л ашиглах ёстой. За баярлалаа миний охин. За нэг үсч. За суугаарай. За одоо би нэг 3 таавар таалгая гэж бодож байна. За тэр 3 таавар маань юу гэсэн таавар вэ гэхээр нэг нь дэлхийн үйл явдалтай холбоотой. Энэ жил дэлхийд спортын хамгийн том үйл явдал юу болсон бэ? За. Өвлийн олимп Сочи хотод болсон. Өвлийн олимп Сочи хотод болсон. За. Таавар таалгах гэж байгаа шүү дээ. Ингэдэг. За. Юу болсон? Энэ жил дэлхийд хамгийн том олон хүн үзсэн Хөл бөмбөг болсон. хөл бөмбөг. Хөл бөмбөг хаана боллоо? Дэлхийн хөл бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн? Бразилд болсон. За. Бразилийн баг яасан бilé? Төрүүлээгүй. За, Бразилийн баг хэн хожигдсон? Герман хожигдсон. Та нар бүгдээ хөл бөмбөг үзсэн юм байна шүү дээ ихэнх нь те. За одоо ямар учраас Герман хожигдсон Бразилийн баг? За чи. За ингээд яг дор бодож байгаа. Ямар учраас? Бразилийн нэг сайн тоглогчийн нурууг хуглаа ийцэн тэгээд нурууг нэг гэмтээсэн нэг сайн тоглогчийн. За. Ямар болохоор нуруу руугаа шүглүүлээд тэгээд гэмтэл авсан болохоор Бразилийн шигшээг тоглож. Сая бид нар нэг юм хичээл дээр эхлэхдээ ах トゥ долоо нийлээд юм хийдэг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр Германы баг ямар байсан? За яг үнэ хамтарсан байхгүй юу? Германы баг бол баг байсан. А Бразилийн баг бол өөрөө бөмбөг аваа шилжүүлэхгүй байсан гэж байна.
Тийм ээ. Тэгээ тэр Нямар гэдэг юм уу ганц нэг тийм одоо сайн тоглогчтой найдсан. Гэтэл хөл бөмбөг гэдэг бол юуны спорт вэ? Хамтарсан спорт, багийн спорт. Тэгэхээр аливаа ажилд, аливаа юмд амжилтанд хүрэхийн тулд яах ёстой вэ? Багаараа, хамт олноороо, ангиараа амжилтанд хүрдэг. Түүнээс биш ганц нэг хүүхэд мундаг байгаа тэнд найдад амжилтанд хүрэхгүй. Бүгдээрээ амжилтанд хүрэх ёстой. Юу гэсэн үг вэ? Бүгдээрээ ажиллаа хамтарч хийн, ажиллаа сайн хийн гэсэн үг. Одоо хөл бөмбөгт юу байдаг вэ? Хаалгач гэж байна. Хаалгач муу хаалгач байх юм бол яах вэ? Гол алдаал байна. Хамгаалагч муу байх юм бол яах вэ? Довтлогч хүрээд ирэхээр булаалагч нь тэгээд яваад байна. Довтлогч муу байх юм бол гол хийж чадахгүй тийм ээ. Дасгалжуулагч муу байх юм бол ялагдана. Тэгэхээр хөл бөмбөг гэдэг энэ спортод бүгдээрээ бүх ажлаа хийж байгаа улсууд ажиллаа сайн хийх ёстой. За нэг юм жишээ. За бүгдээрээ сайн ярилцлаа. Та нар Месси гэж одоо мэдэн тийм ээ хөл бөмбөгчийг. Тий, аль багийнх вүлээ? Тий. Одоо тоглодог баг Барселона маш зөв хэлж байна. Бид хоёрын хэл ойролцоо байна Барселона. Тэгэхээр Месси гол хийхээр юу гэж ярьдаг вэ? Месси яллаа гэж ярьдаг уу? Юу яллаа гэдэг үлээ? Барса. Барселона яллаа гэж ярьдаг. Тэгэхээр аливаа амжилтыг хамт олноор нь тэр байгаа хүмүүсээр нь нэрлэдэг юм байна гэдгийг энэ дээр бүгдээрээ ойлгож авсан бахаа гэж бодож байгаа. Одоо энэ хагас өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевизээр хөл бөмбөг гарч байгаа тийм ээ? Премьер лиг гарч байгаа үзэж байгаа юу? Үзээд тэндээс одоо ойлголтыг та бүхэн авах хэрэгтэй. Хамтарч ажиллах нь ямар гоё юм бэ гэдэг.